Дулаан дамжуулах салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж байгаа хүмүүст байрны тэтгэмж олдохгүй байхад ажилд саяхан томилогдсон дарганцарт тэтгэмж өгч байрныхын зээлийг тэгэлж байгаа нь хэр шударга юм бэ? Энэ үйлдэлтэй би яасан зэвлэхгүй. Би энэ тэтгэмжийг авах жилмэн хүрээгүйч тэтгэмжид хамрагдах шаардлага хангацчихсан. Найдаж хүлээгээ сууж байгаа салбарынхаа нийт ажилчдын эрхийн өмнөөс шүгэл үлээнэ. Ийм байдлыг хэрхэвч өөгшүүлж болохгүй. Улсын айлгтай тэмцэх байгууллага аюулгүй ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой гэмтэрхтэй тэмцэх чиглэлээр ил болон нууц тал дараагаар гэмтэргийг илрүүлж ажилладаг байгаа. Энэ ажиллагааныхаа хүрээнд төрөмжт үйлдвэрийн газартай холбоотой шүгэл үлээгчийн байр сууриас хандсан мэдээлэл анх манай байгууллагад ирсэн байдаг. Иргэн таны авилгатай тэмцэх үйлсэд хувь нэмрээ оруулах нэг том зүйл бол шүгэл үлээж мэдээлэх явдал юм. Энэ удаагийн нэвтрүүлгээр бид нийгэмд шүгэл үлээх нь ямар ач холбогдолтой болохыг Улаанбаатар дулааны сүлжээ төрийн өмчт хувьцаат компани нэр бүхий албан тушаалтнуудад холбогдох шүүхээр шийдвэрлэгдсэн нэгэн хэргийн жишээн дээр олон нийтэд үзүүлэхийг зорилоо. 2018 онд авилгатай тэмцэх газрын мөрдөгч нэгэн гэмт хэргийн шинжтэй шүгэл үлээсэн мэдээллийг хүлээн авчээ. Энэхүү мэдээлэлд дулаан дамжуулах салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан хүнд олгодог байрны тэтгэмжийн мөнгийг ажилд ороод хэдхэн сар болж байгаа албан тушаалтанд олгосонд дургуутсаж жигшилж байгаа тухай өгүүлсэн байлаа. Энэ мэдээллийг мөрдөгч шалган тодруулахад Улаанбаатар дулааны сүлжээ төрийн өмчт хувьцаат компани захирлаар ажиллаж байсан этгээд журамт заасан зохих шаардлагыг хангаагүй удирдах албан тушаалтанд хууль бусаар тэтгэмж олгож байрны зээлийг нь хаах шийдвэр гарган 49 сая 862 мянган төгрөгийг байгууллагаас олгосон нь үнэн байлаа. Уг хоёр этгээд нь хоорондоо яг ямар харилцаатай болоод ийм хууль бус шийдвэр гаргаж байгаа нь мөрдөгчд хачирхалтай санагдж байлаа. Орох. Бац. Мөрдөгч тухайн мэдээлэл батлагдсан учраас хэрэг хүртэлтийн хэрэг нээж тухайн хоёр албан тушаалтанд руу чиглүүлсэн мөрдөн шалгах нууц ажиллагаануудыг явуулж эхэлсэн юм. Мөрдөн шалгах нууц ажиллагааны явцад онцгоймод байсан асуултын хариултууд эхнээсээ тодорхой болж байлаа. Үүнд захирал болон тэтгэмж авсан албан тушаалтан нар нь хоорондоо дотн харилцаатай хүмүүс байсан байна. Захирлаар ажиллаж байсан этгээд нь өөрийн өмнө дотн харилцаатай байсан эмэгтэйгээ тухайн байгууллагата шийдвэр гаргах төвчний удирдах албан тушаалт томлоо зогсохгүй хууль бусаар тэтгэмж оруулгасан нь илэрлээ. Нууц тал дараагаар тэмцсэн байгаа. Нууц тал дараагийн илэрсэн нөхцөл байдал дээрх юм бол төрийн өмчт үйлдвэрийн газар өөрийн дотн харилцаат хамаарал бүхий хүнийг албан тушаалт томилж түүндээ давуу байдал олгосон тогтогдсон. Мөн ганц энэ асуудлаар бас биш бусад зөндөө олон төрлийн гэмт хэргийн чиглэлийн нөхцөл байдал илэрсэн тул бүхий л шалгалтын ажиллагаа хийж энэ гэмт хэрэг илэрсэн байдаг. Улаанбаатар дулааны сүлжээ төрийн өмчт хувьцаат компани захирал нь 2018 онд зарласан дулааны цогом сүлжээ солих тендерт нэр бүхий хэдхэн компанийг сонгон шалгаруулж хахуул авч байсан бөгөөд богино хугацаанд 4 удаагийн үйлдэлээр хахуул авч байсан нь баримтжуулагдаж байсан юм. Тухайн захирал Улаанбаатар дулааны сүлжээ төрийн өмчт хувьцаат компаниас 2018 онд зарласан ИЗ 2018-07 тот 1D магистрал ДХ 124-өөс 436 хуудгийн хоорондын 2Ф 200 мм голчтой 265 хос метр шугамыг 2Ф 300 350 голчтой болгож өргөдгөн хэсэгчлэн шинжилэн солих ИЗ 2018-04 тот 7К магистрал ДХ 7183-аас ДХ 7186 хуудгийн хооронд 2Ф 500 мм голчтой 182 хос метр шугамыг шинжилэн солих 6А магистрал ДХ 605-аас ДХ 609 хуудгийн хооронд 2600 мм голчтой 283 хос метр шугамыг хэсэгчлэн шинжилэн солих
ИЗ 2018-01 дугаартай тендерийн ажил гүйцэтгэгчийг хууль бусаар сонгон шалгаруулсны хариуд бусдаас удаадараа хахуул авч байлаа. Нөгөө талд компани шийдвэр гаргах түвшний удирдах албан тушаалд хууль бусаар томилогдож тухайн компанид үйлчилж байсан тэтгэмжийн журмын шалгуурт тэнцэхгүй гэдгийг мэдсээр байж тэтгэмж авсан этгээд тухайн компани тендерийн хорооны дараагаар сонгогдсон ажиллаж байжээ. Ингээд ажиллах хугацаанд тэр өөрийн багын найзын хэд хэдэн компанийг 4 удаагийн тендерт хууль бусаар сонгон шалгаруулж үүнийхээ хариуд хахуулын мөнгийг янз бүрийн хэлбэрээр авч байгаа нь тогтоогдож байв. Түүний үйлдэл үгээр ч дуусангүй. Тэр огт танихгүй тендер оролцогчоос ч хахуулын мөнгийг янз бүрийн хэлбэрээр авдаг байжээ. Нууц мөрдөн шалгах ажиллагаагаар гэмт хэрэг үлдэгдсэн хангалттай баримтжуулагдсан тул тэднийг баримтлах ажиллагааг эхлүүлж нотлох баримтуудыг бэхжүүлэн хурааж авсан юм. Шүүхээс Улаанбаатар дулааны сүлжээ төрийн өмчт хувьцаат компани захирлаар ажиллаж байсан этгээдийг бусдад давуу байдал бий болгосон мөн бусдаас хахуул авсан гин буруутай тооцож Монгол улсын эрүүгийн хууль заасан хариуцлагыг оногдуулж шийдвэрлэжээ. Энэ хэргийн улмаас учирсан хохирлыг мөн л мөрдөн байцаалтын шатанд нөхөн төлөвлөсөн байдаг. Компани захирлаас гадна хууль бусаар тэтгэмж авсан удирдах албан тушаалтныг бусдад болон өөртөө давуу байдал бий болгож хахуул авсан гин буруутай тооцож ял шийтгэжээ. Мөн хууль бусаар тэтгэмж авсан мөнгийг буцаан төлөвлөж хахуул авсан мөнгийг улсын орлого болгожээ. үйл ажиллагааны хэсэг нэгж гэдэгт бол ажиллаад явж байсан. Одоо худалдаа ажиллагаанд оролцож гүйцэтгэх захирал тушаал гаргаж шүү дээ. Тэрэнд одоо тушаалаар томилогдсон ажиллаж тэгээд бол анхлын зохион байгуулж ажиллаж байсан. Тэрийг одоо зөрчиж одоо үүрэг даалгавар өгөх, шийдвэр гаргуулах, тендерт одоо ийм компаниуд оролцсныг одоо танилцуулах, тэгээд тэрэнд нь одоо энэ компаниг шалгаруулах гэсэн үүрэг даалгаврыг одоо өгөхгүй одоо тэрийн зөрчих юм бол одоо цагаанах уулах тийм ажлаас одоо халамжлалт юм зайлуулж гэх юм одоо нэг иймэрхүү дарамжхалтай бол байдаг байсан. Хэрвээ тэр тухайн барааж үйлчлэл үзүүлж байгаа аж ахуйн нэгж бол хэрвээ чанаргүй барааж үйлчлэл үзүүлэх юм бол энэ дулаан хангамж ялангуяа одоо шугам дулаан хангамжийн шугам сүлжээний засвар дээр бол одоо үйл халаалтын үйлрэлд гэмтэл гарах ашиглалтын хугацаанаас өмнө гэмтэх тэгээ өвлийн одоо оргил ачаалын үед хүмүүс одоо халаалт болох байр сав үлдэх гэдэг иймэрхүү дээрслүүд үүсэн шүү дээ. 2018 онд дөнгөж ажиллаад одоо жил болоогүй байсан нэг захиргааны одоо удирдах ажилтан байсан энэ хүн 49 сая төгрөгийн хөнгөлөлт авсан байсан. Тэгээ энэ бол одоо цэвэр одоо хууль зөрчсөн асуудал. Энийг одоо хууль хяналтын байгууллага бол тодорхой арга хэмжээ авч энэний дагуу энэ нөхөн төлбөрийг 2021 онд буцааж одоо байгууллага орлого болгож ингээд байгууллага орлого болсон бол байгаа. Дахин ийм төрлийн гэмт хэрэг гаргуулахгүй байхын тулд гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөлийг арилгуулах зорилгоор Улаанбаатар дулааны сүлжээ төрийн өмчт хувьцаат компанид мөрдөгчийн мэдээллийг хүргүүлжээ. Авилга ашигласан нөхцөлийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр
дагаж мөрдөх энэ журам дүрмүүдийг боловсруулах чиглэлээр манай байгууллага бид хүн болгож нэлээд ажлуудыг зохион байгуулж хийж байна. Бүх одоо энэ хөтөлбөрийн хамт олон инженер техникийн ажилтнуудтайгаа бүгдээрээ одоо авилгаас ашиг сонирхлоос үрдсэн сэргийлэх ийм гэрээ одоо байгуулсан бол ажиллаж байгаа. Урд өмнөдөөс манай одоо байгууллагуудаар ийм төрлийн зөрчилүүд гарч ирсэн. Одоо энэ зөрчил маань одоо ингээд хууль дүрмийн дагуу шийдэгдээд одоо зогссон. Тэгээд бид нар дотооддоо одоо энэ авилгагүй ёс зүйтэй хамт олон болъё гэсэн ийм одоо хөтөлбөрийг хэрэгжүүлээд ингээ хамт олондоо байнга одоо энэ чиглэлээр одоо сургалт сурчлагаа зохион байгуулалтын арга хэмжээнүүдийг аваад бол ажиллаж байгаа. Ер нь одоо байгууллагын хэмжээний тушаал шийдвэр энэ бүх зүйлүүд бол бас энэ хууль эрх зүйн хүрээнд л зохион байгуулалт хийхин төлөө бол зөвтгөн бол ажиллаж байгаа. Шүүл үлээн гэдэг бол гэмт хэргийг илрүүлэх нэг хүчин зүйл болдгоо. Энэхүү гэмт хэргийн анхны мэдээллийг өгсөн шүүл үлээгч тухайн байгууллагад бугшиж байсан эдээвэрийг шахан гаргасан. Тухайн шүүл үлээгч мэдээллээ нууцлж өгсөн учраас тэр үрд нууц нэгэн гавьяатан болж үлдэх болно. Амдалсан хэрэг 13 дахин нэгчин адилаар албан тушаалтнуудын хууль бус үйлдэл ишлэгдэхгүй үргэлжилсээр байсан бол тухайн байгууллагад ямар эрсдэлт хүчин зүйл дахин гарах байсныг хинч таашгүй билээ. Авилгын тэмцэл гэдэг бол иргэн бүрийн оролцоо чухал гэдгийг үзэгчтэй охин энэ хүн хэрэгээс ойлгож мэдсэн гэдэгт итгэлтэй байна.